TV5 телевизийн сурвалжлах баг Оросын холбооны улсын нийслэл Москва хотоос ээлжид мэдээ сурвалжлага хүргэж байна. Тэгэхээр эдгээр өдрүүдэд Монгол улсын их хурлын дарга Нэм улсын урьдчилан Оросын холбооны улсад хийсэн төрийн айлчлал амжилттай болж өнөөдөр өндөрлөж байна. Тэгэхээр айлчлалын хүрээнд бол олон яриа хэлцээрүүд хийгдсэний нэг нь одоо Евразийн эдийн засгийн худалдааны төр хэлцээрийг одоо Монголын худалдаа эрхлэгчдэд ээлтэй байх асуудлаар олон ийм амжилттай яриа хэлцээрүүдийг хийснийг бас Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Лавгжав онцоллоо. За тэгэхээр их хурлын даргын айлчлалын багт бол Монголын 70 гаруй бизнесмэнүүд оролцож өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулсан байгаа. Энэ гэрээг гардан гүйцэтгэгч нь бол бизнесүүд. Тийм учраас бол хөргөн бүр түндэ ирсэн байна. Нэгдүгээр хоёрт нь бол энэ улс төрийн шийдвэрээс гадна одоо энэ техникийн асуудлууд байгаа. Энэ бол одоо гайлын асуудал, хорой цайрын асуудал, мэрэгжлийн хяналт гэдэг энэ бүх зүйлүүдтэй уулзч. Нөгөө талаас бол Оросын холбооны улс гэхэд бол 18-аас 50% гайлын татвартай байсан. Манай бүтээгдэхүүнүүд энэ маань одоо тэглэж байгаа 367 бүтээгдэхүүнээр нэгсэндээ бол энэ зах зээл рүү biz 40 жилийн дараа орж ирж байна гэсэн үг. Тэгэхээр хилнээс авахудаад стандарт бүх юм шинээр хийгдэж байна. Энэ дээр бол ялангуяа Оросын холбооны талаас бол маш идэвхтэй оролцож байна. Бүх өөрийнхөө институтийн хэмжээнд мөн түнчлэн одоо өөрийн агентлууд байгаа. Одоо жишээ нь экспортын агентлаг ч юм институт энэ худалдааны танхимаас худаад энэ орон зайг бол хамтдаа ашиглая, харилцан ашигтай бай гэдэг дээр бол зөв шийдвэр гарч байна. Одоо тэгээд нэгдүгээр хоёрт нь бол энэ 3 жилийн хугацаатай энэ гэрээ өөрөө их богинохон одоо Саяхан баталснаас хойш 6 сарын дараа хэрэгжиж байна. Энэ хооронд бид богинохон хугацаанд амжилт гаргахын тулд энэ Евразиас дотор одоо Кыргызстан улс гэдэг юм уу одоо Беларусь улс энэ зах зээлээ өөрсдөө маш сайн ашиглаж байгаа. Тэр давуу талуудыг бид богино хугацаанд судлах хэрэгтэй. Нөгөө талд чинь Вьетнам улс гэхэд бол энэ 5 улстай бас худалдааны магадгүй гэрээ хийсэн. Вьетнам ирээ. Гэхдээ тэр улсуудын бас хурдан хугацаанд амжилтыг бид хийх асуудал байгаа. Нэг талаас нөгөө талаас бол манай бүтээгдэхүүн өөрөө бас том өрсөлдөөнд орж ирж байгаа. Жишээ нь одоо хоньны мах гэж Оросын холбооны улсаас гадна Кыргызстан, Узбекистан, Казахстан руу гарах одоо манай мах өөрөө бас таван өрсөлдөгч. Эдгээр хоорондоос манай бүтээгдэхүүн авах асуудал байгаа.